За нэг үгэлхэд энэ хомсдол ийм учиртай. Ер нь бол 7-8 сард Монгол улс урд өмнө хэрэгжилж байгаагүй их хэмжээний бүтээгдэхүүнээ хэрэгэлсэн. Хөдөө орон нутгийн 100 жилийн ойнууд, бүсийн наадмууд. За энэ бүх бүтээгдэхүүнүүд маань ингээ Монгол улсын нөөцийг бууруулаад яагаад гэвэл бид сард тодорхой хэмжээний бүтээгдэхүүн авах ёстой гэрээтэй. Тэрийг аваад нөөц маань 30 хоног ингээ бариа явах ёстой байтал энэ маань ингээл хэрэглээ нэмэгдээл нөөц маань буураад. За гэтэл 10 сард нийлүүлэлтийн доголдоод гэсэн Оросын албаны усаас бид нэг 70,000 тонныг хэрэглэх бол 55,000 тонныг хэрэглэсэн. Байгаа нөөц маань хоногийн нөөцүүд маань буусаар байгаа 11 сартаас олгосон. 11 сард харьцангуй сайн нийлүүлсэн. За хомсдол бол харьцангуй гайгүй байсан. 12 сарын эхний 10 хоногт нийлүүлэлт нь тодорхой хэмжээгээр буургангууд ямарч одоо юу гэдэг бид нар 10 хоногийн нөөцтэй 10 хоногийн нөөц маань өнөөдөр Улаанбаатар хотын агуулгад биш улс орондоо яг тарцсан байдаг нөөц. Улаанбаатарын агуулгад ямарч нөөцгүй болохоор энэ очир тоглолт үүсэж байна.